Тесто бустер ажилдгүй хэр булчин нэмэх вэ? Өөх шатаагч уух уу? Глютамин үе мөчний шингэн үйлчлдэг үү? Диетийн хэрэглэл хэдэн килограммаас нэмэх вэ? Эдгээр асуултууд ирсээр цуурсаар энэ бүхэнд хариулахаар энэ хүбжлэгийг бэлдлээ. Спортын нэмэлтүүд зардаг хүмүүс битгий үзээрэй, таны уурал хүрэх байх. Бидний зүгээс үнэн бодиттой мэдлэг, харин таны зүгээс лайк, шеэр. За бичлэг эхлэхээс өмнө Goku Gym 5 салбараа нээж байгаад чинь баяр хүргэе. Баярлалаа өгч. За энэ салбар хаана байрладаг салбар лээ? За энэ бол яг Төв номын самын хажууд нөгөө драмын театр гэж дээ. Тэрний яг соён таврын нэг тохорд нэгж байгаа манай энэ салбар. Одоо бүх юм бэлэн болцсон маа зөвхөн бохрын шугам татал одоо бид нар нэг гэж байгаа. Бодвол өнөөдөр чинь 6 сарын 9 байгаа. За тэгэхээр бараг энэ 7 хоногт 15 16 онд бараг 9 сар 6 сард багтчихна. Одоо гэж тийм. За өнгөрчлөгдөр бол хоёлаа уураг UV гейнер энэ талаар ярьсан тийм. Энэ удаа болохоор үлдсэн юмнууд яарий гэж ярьсан тийм. За олон хүнээс лайк хандж мандвал лайк дарах юм. Амлсан өсөр одоо 2 part 2 хийж байна. За part 2. За хоёлаа юунаас эхлэе? За энэ омега 3-аас эхлэе. За омега. Тийм. Омега 3-ыг ямар тохиолдолд ерөнхийдөө хэрэглэх вэ? Ер нь юунд сайн бэ? Нөгөө суцын ханууд одоо яаж хэлэх вэ? Бүглэрдэх одоо нөгөө муу холестерин ч өгсөөр суцын ханууд чинь жоохон яд ч тийм. Ханахаар ингээд улам бөглөөд ингээд цус илүү одоо муу дамждаг гэж үзэн шүү дээ. Тэгэхээр тэр одоо тэр цусын бүглэрдгийг жоохон тэлэх гэж хэрэлдэг юм аа. Тэгээд илүү таргалттай өнөөсөл хэрэлж ивэл өдөөсөө сайн. Тэгээд энийг одоо ингээд омега 3-аар ингээд зардыг. Гэхдээ эрүүл хоол барьдаг те авокадо, оливын тос, тэр янз бүрийн тийм хэрэгтэй те загсны тос иддэг бол омега 3 өдөрт нэг амар өндөр тонгаар уух шаардлагагүй байгаа. Тий. Яг эрүүл үнийн үс бодигийн талаар чийлчихгүй. Бодигийн гэн яг нөгөө сайн муу холестерины төвшний ердөөсөө ялгаад тийм жоохон тэнцвэршилнэ гэсэн үг шүү. Коэффициент атрогенес гэж зэрэгждэг тийм. За тэр бол ингээд ихсээд байгаа үед тийм дарлж өгсөн шүү дээ. Угаасаа цусчаан буугууж байгаа. Тэр хоёр одоо нөгөө нэг дээд доод хязгаараас ингээд одоо ингээд хөдлөө дээшээ доошоо ингээд болцсон байгаа тохиолдолд тэнцвэржүүлэх зорилгоо нэгдэг тийм. Хоёрдугаар бас нөгөө манай юм хэрэгэлдэг хүмүүс байна шүү дээ. Анаболик стероид хэрэгэлдэг хүмүүс байна шүү дээ. Тэд нар бол ингээд муу холестерин түвшин ихсдэг тийм. За тийм учраас сайн холестерины давхар бас өсөх гээд омега 3 уудаг бас уудаг. Тооцоог нь одоо энгийн хүн чинь надад чи хідээр уудаг л нэг за нэг өдөрт 3 4 таблет уул зүгээр шүү дээ. Боныгийн бол мэдгүй бүр ихээр уудаг гэдсэн чи. Жил өглөө хідээр зөвлөж байна. Бараг 8 9 мөсийг уух юм бол өдөртөө. Тийм. Яа тэгэхээр одоо юм эргэлж захт бол зүрх судасны тий бас энэ бас цусны хөтгөрлөлт шүү дээ. Жохон нөгөө юм хэрэглэх нь улаан ихсдэг те. Тэгэхээр нөгөө тэр чинь бас жоохон яам те. Одоо тэрнээс жоохон сэрэмжлээд жоохон цусны бүлгийн чинь дэмжин гэсэн үг шүү дээ. За энэ бол нөгөө нэг асуулт байгаа шүү дээ. Хэдэн ил болчих бас энэ бараг 10 кг байна. 10 кг. 10 мг уучлаарай. 10 мг нэг гэж байна. 10 мг. За дараагийн бүтээгдэхүүн joint flex гэдэг. Тийм. Энэ нөгөө юу глюкозамин 100 хэвчтэй тий. Тэр авсан байгаа. За энэ бол ойлгомжтой үений шингэний хичээл тий. Ердөөсөө спорт хичээлж байгаа юм чинь байнга даац авдаг юм. Ялангуяа бодигийн бас гүдэг хүмүүс ч шүү дээ тий. Спорт хичээж явал ердөөсөө нэг эрүүл дэглэм барьж чадахгүй тий. Тэгээ нэг жоохон нэг тийм спортоор хичээл ердөөс хоолоо нэг тийм shit food идсэн шүү дээ. Junk food гэхдээ яг хөдөлгөөнөөр өөрийгөө ингээд тураад хүмүүс шүү дээ. Тэр үед чинь хүмүүс чинь нөгөө макронутришнүүд чинь тий хоолны дэглэмээс хангалттай нөгөө одоо яаж минерал хичээл авч чадахгүй юм чи ийм хондраад глюкозамин уул юудаас маш сайн хэрэглэлээ. Гэхдээ нэг сар биш те 3 сараас дээшээ уул үр дүн гаргадаг гэж зөвлөдөг. Тэгвэл одоо үе чинь тэгэл яаж хэлэх вэ? Удаан бэхжилт юм байлаа нэгдүгээр. Хоёрдугаар өвдсөн үе бол угаасаа байнга одоо яаж хэлэх вэ? Би үе өвдсөн байвал яг юу зогсоо бэлэхээ зогсоогоод нэг 2 сар 3 сар тий хөнгөн бэлэхлээ хийн эсвэл бараг хийхгүй жаад үний дэжэл аваад рехабилитац шүү дээ тийм хийж байгаа. Тэгэл одоо үеэд яах гэсэн юу гэдэг лээ сэргийлээд одоо энгийн байдлаар оруулах гэсэн. Би тэгтээ яг би өөрийнхөө хувьд бол ингээд хүмүүс зөвлөн би өөр бол тэгж чадахгүй би өмөр өвддөг. Тэгтээ би энэ спортоор донцсон юм шиг лээ. Би бодигаа нэг сар яг хүчээр хавьяал хаяна. Хагалгаа маглаа орвол тэрнээс хойш би удаан хугацаагүй
бодигаар одоо фитнес хичээлгүй чаддаг юм байна. Тэгээд би одоо мөр өвддөг ч гэсэн яг би өөр аргаа болсон. Нам хүнээс ингээл 10 хэдэн жил хичээлж байгаа ч гэсэн ингээд хөнгөнөр чийж шахаад байна те. Нэг хүнээр хийхгүй байгаа гэсэн чинь би нөгөө хангалттай өөрөө болчингаа хичээлээ сурцсан. Өөртөө техник олцсон, өөрийнх нь дасгалын програмаа олцсон болохоор ингээд хийдэг. Тэгээд баг өвддөг. Анхны шатны хүмүүс чинь тэгэл очроо олохгүй хүмүүс чинь те. Байнга одоо ингээд сэтэрцэн одоо үе ингээд тэжилж исэн ч гэсэн нөгөө байнга бэлтгэлээр ингээд буцаад ирээс хэлж байгаа гэсэн чинь үеийн яаж байгаа над чинь сэллээ л байгаа гэсэн. Тэгэхээр би амралт аваад имчилгээ зөв хийж байгаа. Тэгэл буцаад спорт руу хичээлүүл илүү сайн л гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Миний хувьд болохоор нөгөө саяхан Monster очиод нөгөө Art Reflex гэдэг тэн дээр реклам авсан байхгүй. Тэгээд мэдээж тэднийх дуулзаад тэднийх болохоор бас өөрсдийн судалгаа хийсэн байлээ. Монголд өөрсдийнхөө хэрэглэгчд дээр 3-6 сарын туршид одоо уугаад ямар хөнөөлөө үзүүлсэн бэ гэдэг. За тэдгээр судалгаануудыг харахад бол ер нь 1 сар уугаад ингээд тайчих шүү дээ. Заавал нэг 3 сар, 6 сар уух юм бол хоримтлагдах эффект гэдэг шиг үений шингэн бол нэлээд сайн нөхөж өгсөн. Тийм дүр зураг надад харагдсан учраас урд нь бол би бол нэг хайхтар итгэдэг байгаагүй. Глюкозаминд бол тэгээ одоо бол нэг жоохон илүү итгэл өнөмшлөлтөө болсон. Нэг 6 сар уугаад үзье гэсэн л бодолтой. Тэгэхээр манай бодичд бол бүгдээр л баг ингээл мөрний нэг бол тохооны ингээл хөдөлтөө яваад идэв шүү дээ. За тэгэхээр бас нэг удаан хугацаанд уугаад үзэх юм бол тийм хоримтлагдах. Тэгээ залуучууд бас нэг сэрэмжлээд өгч хэлдэг тийм бас яг энэ үений үнэ ингээд одоо бэртмэр гэвэл үрдээ сайн нэг mobility сайн ч тийм үеэ сайн сонгож жоохон тийм уян хатан байвал бэртэл авах магадлал илүү байгаа гэж шүү тийм хөгжсөн бие хатуу бие чинь тийм одоо яаж хэлвэ буруу хөдөлгөөн тийм одоо буруу шахалтай буруу үнцгийн таталтаас болж буруу суултаасаа ч өвдөг бэртгээс тэрнээс анханасаа бүх юм сайн сураад сонголтоо сайн идэг байвал үрдээс mobility сайн байвал бэртэл авах магадлал хамаагүй байгаа юм. Тэгэхээр тэр хамгийн зөв арга тийм өөрийнхөө ахиндаа тэгж яал яаж эхэлчих бодоогаараа тэгэл хэлээ тийм. За дараагийн бүтээгдэхүүн бол глютамин байна. За глютамин чинь ямар тохиолдолд одоо нэг уух вэ? Яг би зөвлөл нэмгэрж байгаа үед бол зүгээр шүү. Тэгээ яа гэл нэмгэрж байгаа үед нөгөө бид нар чи механик стресс гадны хоолны тэглэмээ стресстэй янз янзын гаднаас ингээд стресс өгнө шүү дээ. Тэгэхээр би ч өөрөөс даралгаа бодно шүү дээ. Глютамин ердөөс даралгаа дэмжин тэгээд юу гэдэг вэ? Болчин чи одоо задрал авах гэмтэл авч шүү дээ. Одоо микро задралууд авч байгаа. Тэр чинь бол бэртэл гэсэн үг. Тэр бэртлээ хурдан сэргээх одоо сэргээх төлөө бол тийм. Энэ глутамин нэг сонирхолтой юм бол нэг эмч хүн, боди эмч хүн энэ нэг спорт саплементийг одоо энэ юу л оруулсан мөлий. Спорт одоо боди билдинг спорт руу, фитнес спорт руу оруулсан мөлий. Яг гэвэл наа чи эмнэлгэнд хэвтрийн дэглэмтэй хаалганд орсон хүмүүс юм уу эсвэл булчингийн алтрофт орсон янз бүр тийм те. Одоо хэвтрийн хүнсээ шүү дээ. Тэр хүмүүст өдөрт нэг 5-аас 10 г би сайн санахгүй яг худлаа ярмаар. Тэгтэл нэг тиймэрхүү хэмжээгээр л өдөрт нэг өгч ийсэн байлаа. Тэгэхээр нөгөө эдгэлт нь сэргэлт нь илүү сайн байжсэн. Тэгээд амралт нь илүү сайн л гэж үзчихсэн. Тэгээд тийм маягаар л нөгөө эмч хүн чинь энэ чи ердөөс ингэж хэвтрийн хүнээс ингэ нүүлэлж байгаа бол ягаад бодигийн фитнес хэрэгцэнс бас хэрэлж болохгүй гэж оруулсан байлаа. Би тэгж сонсч ирсэн. Гэхдээ уншиж ирсэн. Наад чинь бүр яг түүхээр энэ глутамин гэж гарч ирсэн байлаа. Миний хувьд болохоор давар намар дархлаа унж байгаа үед нэг бол бас ойр хүн өвдөдөд хүмүүс идэв шүү дээ. Хоолойн өвдөөл, нэг бол ханиад үрэлдэг тийм хүмүүст бол хэлжгөө сайн хэрэглээ тийм. Хэрэглээд үзэхэд бол илүүдэхгүй баха, дархлааны систем сайжрах магадaltaй. За, L-карнитин байна. За, L-карнитин өг шатагч тийм. Энэ хоёр төрлийн өөр шатагч байгаа. За, L-карнитины ердөөс хамгийн хөнгөн гээл эхэндээ би хэлж байна тийм. Агандаа анхны одоо шатны өг шатагч гэж L-карнитин ямар ч өөр нэмэлт бодисгүй тийм. Одоо L-карнитины одоо жишээ за 100 кг-тэй эмэгтэй хүн за 80 кг руу хасаад эхний ээлж амар хурдаас шүү дээ. Тэгээ гацаад тэгээд сайн хасахгүй нэг буст хийж тэ. Бустын нас нэг нь бол карнитин уучих. За карнитин уугаад дахиад нэг 7 8 10 кг асыг гэж болоод 70 кг болж шүү дээ. Тэгээд дахиад жин зогсчвол
За энэ Red Bull нь шүү дээ. Жохон илүү хүчтэй найрлагатай тийм нөгөө перцмерцтэй нөгөө термогенез хийдэг шүү дээ. Биений гараа зүсгдэг тийм үг шатгаж байгаа. Тэгээд дараагийн левел руу дараа шаталтаа жоохон бие урын жоохон хурдлуулчихгүй гэж би зөвлөе. Энэ дээр бас кофеин орсон байгаа. Green tea extract-тэй ногоон цагийн юу гэдэг хүчилтгэхүүд одоо Монголд ногоон цайд орсон байгаа. Тийм перц орсон байгаа. Олон тийм биений гараа зүсгдэг бодисод байгаа. Энэ тэгээд бүгдээр биений хоорн үл байхгүй. Ганц донтуулдаг юм нь бол кофеин угаасаа тий. Вадаж бүр дээр орсон байсан. Одоо ч орсон байгаа илүү. Одоо тийм байхгүй бах тий. Одоо байхгүй бах тий. Гэтэ яг кофеин ганц донтуулдаг юм байгаа. Тэрнээс хойш бие хийж өөх хийж шаталт ижил жоохон дэмжих маягаар юм бодисод байгаа шүү дээ. L-карнитин үс нэг хэсэгтэй Монголд нэг хэсэг Монголд аюу их зарагдсан шүү дээ. Тураадаг бүтээгдэхүүн гэл тийм амар зарагдсан. Бүр дангаар нь зараал байсан. Дангаар нь зараалсан хүмүүс маш их авч хууцгаасан гэсэн мэлээ. Гэтэ яг тэр нэг маркетинг явж байгааг би харж хахад нэг тийм худлаа нэг тийм ташаа мэдээл үгээд зарж ирсэн байлаа тий. Энийг нөгөө карнитины цай ч юм уу зүгээр ингээд дуухаар баг хөдөлгөөнгөө бэлгэлгүй өөхө шатаад гэж яриадсэн шүү дээ. Тэгэхээр тийм юм байхгүй. Тийм бол хитэж боломжгүй. Бид нэр хасалт өөхө шатах тул тий явах хэрэгтэй лээ. Дефицит калоритой байх хэрэгтэй. Тэгэхээр хасалтын калорид байж бид нэр өөхө шатаа тэрнээс биш нэмэлт калори дээр хийж яагаад ямар ч хамгийн идэлхий сайн өөх шатаах ч угаад клембутер л юусан ч насахгүй зэ тий. Тийм аягаар заавал өөхний хвшлийг тээвэрлэгч гэж явж байгаа тий. Тэгээд энийг бол хэдэн кг асах вэ? За 10 кг аснаа. Шууд 10 шууд уугаал эхний өдрөөс шууд 10 кг аснаа. Нэг манай нэг авгаа багш гэдэг нэг 10 хоногийн дотор хэдэн ч тараад тэрэн шиг барыг хоосон амлалт үгээд байгаа юм тий. Тэгэхээр энергийн дутагдал үүсэхгүй бол L-карнитин уугаад ямар ч нэмэргүй л гэж хэлэх гэдэг шүү. 1 кг хасахгүй. Тэгэхээр заавал хоолны дэглэм барих шаардлагатай. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ редакт. Энэ сайн их өөх шатах чи төрлөх. Би сая энийг ярьсан байна. Зүгээр нөө илүү одоо хардл гэсэн үг байхгүй юу? L-карнитин дараагийн одоо түшингийн бодис гэсэн үг байхгүй юу? Тэгээ түшээ дараа байгаа IC үдс бол нөгөө манай алдартай Монгол клембутер бол амар уу юм байлээ. Чи сонсч ирсэн байл үү те? Амар клембутер бол эмгтэй тамирчтай, ихтэй тамирчтай амар их уу. Одоо харьцуулалт ойлоо энийг клембутеролтой харьцуулаад байна. Миний энэ талд одоо клембутерол байлаа гэж. За клембутерол 100% гэдэг бол наа чин нэг 30%, 20% гэх юм мэдгүй. Яг тэгэж яаж чадахгүй. Гэхдээ клембутерол чи ердөөсөө допингийн байсан шүү дээ. Ердөөсөө нэг үр дүнтэй яг баталгаажуулсан. Гэхдээ амар сорог нөлөөтэй те. Хүний биед маш одоо яг хэрглэж байгаа үед амар яд юм лээ те. Хөлөрдөг, биений гараа зүсдэг, хоёрдугаар зүрх амар дэсэлдэг те. Жоо нэг тийм хүний нэг 50 байдал гэж те. Нэг ингээл 50 байх чаддаг. Баяр нэг юм тийм юм болох юм шиг тийм амар. Одоо яаж хэлэх вэ? Би одоо Европчууд чинь нэг хаяа нэг хэлэхгүй бодис хэрэлдэж шүү дээ. Ингээд сорчоо дараагийн тэгээд нөгөө тавьж байгаа үед нэг юм тийм айцтай байдлаа шүү дээ. Нэг тийм юм болох юм шиг. Тийм мэдрэмж өгд юм шиг лээ гэж би уншиж байсан. Тэгэхээр клембутер бол нэлээд хүчтэй бодис лээ. Энэ дотор нь болохоор маш олон төрлийн ургамлууд байгаа. Тийм надаас ердөөсөө спортын нэмэлт бүтээгдэхүүн ингэж ядин те. Яг хүний биед им биш те. Им бол баталгаа 100% үйлчлдэг. Саплемент ч бол ердөөсөө үйлчлэх бүтээгдэхүүн гэж тийм байдаг. Энэ нэмэлт бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Гэхдээ яг болол ойлгомжтой компаниас баталгаатай компаниас авч бүх юм ердөөсөө ямар ч хор нөлөөгүй. Заавал ирэх бичиг авч Монголд ердөөсөө бүгдээрээ одоо биологийн бүтээгдэхүүн гэж баталгаажуулсан байх хэрэгтэй. Тийм сертификаттай байгаа манай бүх бүтээгдэхүүн. Тийм авч ердөөсөө зарж болно. Тэгэхгүй бол хамаагүй самаагүй ханаас ч ингээ хувийн хүнээс дарж байгаа бүтээгдэхүүнүүд авахгүй л байвал зүгээр. Яг л тэдний чинь та нарт дараад нь ямар ч асуудал үүсвэл ямар ч баталгаа өгөхгүй шүү дээ. Тэгэд өшөөнийг юм анхааруулах тий. Одоо ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хийлж ийсэн, ямар ч хүнс хийлж ийсэн хүн харшилтай байвал л тий. Эсвэл бол биений эрхтэн ч юм уу нийгэм дутлагтай байвал тий. Илэг бүр тэгвэл уухгүй итгэхгүй л байсан зэрэг шүү дээ тийм үстэй. Энэ спортын бүтээгдэхүүнүүд нь ихэнх нь ердөөсөө эрүүл хүмүүст ямар ч асуудалгүй хүмүүс зориулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Дандаа ард анхааралтай байгаа тийм. Ийм хүн ууж болохгүй, ийм жирэмсэн ийм ердөөсөө ингээд энгийн хүнээс зориулсан бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тийм. Тийм маягаар. Тэр над чинь их тийм хүчтэй биш байгаа зү. Яг клембутеролтой харьцуулах юм бол гайгүй л ах гэж бодод. Клембутерол бол яг хүний бие организмын биеийн температурыг нэмдэг тийм. Тэгээд зүрхний дэлсэлтийг нэмнэ. Тэнгуут бодис солилцоо арай жоохон дөрвсөн. Тэгээд
биеийн температур ихсэж байгаа юм чинь тийм тодорхой хэмжээний одоо энерги илүү зарцуулж байна л гэсэн үг тийм. Нөгөө биений температур үсэг нөгөө өөхний хэсээс калори авч өөрийнхөө температураа барьд юм шилээ тийм. Тэгэхээр өөхөө сандал. Энэ бас биеийн термогенез байгаа гэхдээ тэрэн шиг тийм амар өндөр бич чадахгүй. Тэгэхээр энийг асуул хэдий биш нэг бол хэдий. Энэ бол 15 кг өөх шатаа шүү. Шууд арна. Шууд. Яа адилхан климбутеролч юм бэ? Одоо энэ өөх шатагчуд одоо уурганы биш энергийн дутагдлаа үүсгэж. Тийм энергийн дутагдлаа үүсгэж байгаа л хэрэглэн та энэ төвч. За дараагийнх нь за энэ карбо 1 гэнэ үү? Карбо 1 энэ юу байхгүй нөө шингэн нөөцлөл нэрвэлгаар шингэн нөөцлөл болчихсон тийм. Өөртөөсөө хизээ өгөөд байвал бэлтгэлийн өмнө хоолж сайн идэж чадаагүй тийм ядарсан нэг бэлтгэл хийхтэй нэг ирч хүчгүй байвал хурдан нөгөө хэлбэрээ хоол хүн саамаар байвал тийм маягаар ууж болно. А эсвэл бэлтгэлийн дундуур ууж болно. Яг хүний бие чинь нэг эхний 30-аас 45 минут нөгөө запас энерги гликоген гэж агуулсан байдаг шүү дээ тийм. Булчин гейсийн илгэнд жас агуулсан байдаг тодорхой хэмжээнд. Бид нар хөдөлгөөнд орохоор 30-аас 45 минут ямар бичлэгээс хийж шалтгаалаад гликогены запас нь дуусна шүү дээ. Тэр хүний бие чинь хамгийн анхнаас хаанаас энерги авч байгаа гэхэд байвал булчингийн эсэнүүдээ задлж байна. BC задлж буюу нөгөө неогликогенез гэдэг илүү дээ. Неогликогенез гэдэг ихтэй. Глюкогенез тийм. Наа чи нөгөө уурга булчингийн байгаа уурга задлаад энерги болоод транспорт болоод энерги болоод өөрийнхөө ажилуулдаг байхгүй. Тэгэхээр бэлтгэлийн дундуур ийм шингэн нөөц өгчл тэрийгэ засаад катаболизм уу засаад илүү нөгөө энэ нөөцөөс сая өөрийнхөө ажилуулдаг пампа илүү тэгээд энергитэй гэдэг. Тэгэхээр энийг яг уул масны үе дээр уул илүү тохиромжтой. Тэгтээ бас тэмцээн бэлж байгаа үедээ ч гэсэн ууж болно. Яагаад гэвэл би ингээд нэг бодигийн гадаад нэг амар том бодичин тамирчин тэгэлжсэн. Би тэмцээний үеэр нэг сүүлийн нэг 3 4 7 хоногоос өмнө шиг карбо уудаг. Тэгтээ зөвхөн бэлтгэлийн дундуур яагаад гэвэл бэлтгэлийн нөгөө валу байж тээ бэлтгэлийн одоо чанараа сайжруулах гэж яагаад гэвэл энэ чинь 30 г нүрс өсч нэг 120 калори шүү дээ. Тэгтээ энийг өөхийн хэс рүүгээ хадгалахгүйгээр зүгээр тухайн үедээ бэлтгэлээ илүү чанартай илүү хүчтэй хийх гэж ууд юм байлаа. Тэгэхээр дараа нь сүүлийн 3 7 хоногоос өмнө ийм ердөө хэлдэг гэж лээ. За энэ дотор бол мальтодекстрийн агуулж байна л тийм. Мальтодекстрийг өөх нэмдгүү гэж айгүй их сурталч зардаг. Тийм. Тэрний төлөв гэж бодож байна. Өөх нэм ямар ч илүүд калори цэвэр хамгийн дэлхийн цэвэр хоолоор чи илүүд калори 3000 калори өдөр авсан ба шүү дээ тий. Чи 3000 калори чиний бейсик гэж шүү дээ. За 2700 чи турдаг байл 3000-аас дээшээ 100 200 калори идэл таргалдаг байл чи тэр 100 200 нөгөө илүүд калори хамгийн эрүүл хоолоос авсан чи илүүд калори болоод чиний өөхний хөлбөрөд л хадгалт. Тэр малтодекстрч гэсэн хадгалт. Тэр өөх болж хөөрөх нь вэ шүү тий. Худлааныг тийм тэр худлаа бол маркетинг байсан байна. За дараагийн бүтээгдэхүүн алдарт тесто бустер тий. Эр дааврын одоо яаж хэлэх вэ? Хүний бие нөгөө юу ялгарч байна вэ? Тестостерон. Тийм, тестостерон бустер гэсэн. Эр даавар нэмэгдэх. За манайхан монголчууд тестостерон гэж уншихаар шууд нөгөө допингтэй холбоотой гэж боддتي. Энэ бол зөвхөн тесто буст гэхээр та нарын бие организмд ялгарч байгаа тестостероны дааврыг чинь ердөөсөө буст хийх. Өөрөөр бие физиолог ялгарч байгаа. За жишээ 7 нанограмм 7 мг лабораториас тий. За нэгээс 2-оос ч юм уу за 7 хам мэдээ төвшин байвал тэр 7-оос ч хийжээч илүү ялгаруулж чадахгүй яа тэгэхээр энэ чинь зүгээр одоо буст гэсэн үг шүү дээ тий. Буст гэхэр чинь бүр илүү биш өөрөөр бие организм физиологоос давхгүйгээр жоохон дээшлэн. Тэгэхээр хүний одоо залуугийн бие организмын одоо давар нь буурсан байж тээ. Аны 3 дээр ивэл яг хөө дээшлээ сайн хэрэглэж дэглэмээ бариад ивэл 6 7 руу төгч болно. Гэхдээ тэрнээс илүү гарахгүй. Тэгэхээр энэ бол допинг биш зүгээр л нэмэлт бүтээгдэхүүн тийм дэмждэг. Та ажлын талаар юудсаа нөгөө өөрийнх нь дотор нөгөө би ялгарч байгаа нөгөө тестостерон давраа ялгарх гэж нэг бодсон ч тийм. Тэр чи юу гэдэг лээ трибунаас асуусан. Тийм. Тэрийг чинь зүгээр л нөгөө жоохон илүү ажил гэж нэг тийм тохиол өгд юм байлаа тийм. Чи илүү найр хэлчихгүй яг нэг чиний хэлээ судалж чи. Манайхан бол ингэж ойлгохдоо булчин тестостерон 2 гэж ойлгоцгоо тийм. Тестостерон их бол булчин 5. Тестостерон богол булчин бага. Тэгээ тийм ойлголттой байна. Тийм учраас
тесто бустер авч уугаад булчинтай болно гэж бодцоогоод байдаг. Миний хувьд болохоор яг танахаас нэг Black Devil-ыг авч ууж үзсэн те. Минийх 3 байж байгаа тухайд 6 боллоо та нэг илүү өссөн те. Үрдэн байсан те. Тэн дээр болохоор яг би одоо өөрийнхөө ажигласан зүйлээ хэлэх гээд байгаа байхгүй. Тэн дээр болохоор тэр одоо 3 байсан нь ихсээд 6 болох ч юм уу 5 болох ч юм уу те. Тэр бол тэр ихсэлт бол ямар ч нөгөө булчин маасанд ямар ч тийм нөлөө үзүүлэх эффект байхгүй. Тэр чинь айгүй бага өөрчлөлт байгаа. Тийм. Гаднаас тарихлаар яд үлээ. За нэг 7 хоногт 250 мг. Тэгээд чинь баг би физиологоос баг 5 6 давчин гэсэн үг тийм үү? Тэгэж амар их өндөр болчихсон. Тийм 5 6 дахин гэдэг чинь 500%, 500 600% тийм 600% гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь тэр чинь хамаагүй одоо өндөр болж байна гэсэн. Тэгтээ хорн үлээдэ тийм. Тийм. Тэрийг бас сайн ойлгох зур. Манайхан болохоор булчинтай болно гэдэг чинь тестостерон өндөртэй байх хэвээр. Тийм учраас тестостерон ихсгэнэ гэж яриад. Тийм. Миний одоо хувьд шүү заяа. Тесто бустерыг одоо курс яваад тийм. Тэрний дараа одоо нөхөн зэрэгтэй ашиглавал одоо хамгийн тохиромжтой. Тийм. Яг нөгөө цаг нэг бол нөгөө либидо нэмэгдүүлнэ. Либидогийн талаар яриад манай үзсэн шүү дээ. Либидо гэдэг чинь юу вэ? Либидо чинь нөгөө хүний биеийн организ одоо секс глобулин хамгаалалтаа тийм нөгөө сексний одоо бэлгийн замын одоо юу гэж одоо ихсэх гэсэн үг шүү дээ тийм үү? Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх. Тийм Монголын тийм дур хүслийг нэмэгсэн. Тэгэхээр илүү тийм хоорны байна л гэсэн үг шүү дээ тийм. Тэр нь амар сайн нөлөөтэй ойлгомжтой тестостероны дааварч нэмэхэд тулд угаасаад гэж тийм. Бид нар чи одоо яг үнэхээр яг допингтэй хүмүүс чинь тэгэл яг хэрэгжилж байгаа үедээ ердөөс амар юу байдیں۔ Ердөөс байнга өглөө бос тусам л амар ингээ тийм. Барь хард идэж тийм. Яг цагтлаасаа босын дараа ойлгомжтой тийм доголцтой байна. Яг нөгөө ганотропин хэрэглээд нийлээ бас яа тийм. Гэхдээ энэ яриг хойлоо дараагийн сэдвүүд орчих уу. Тэгээд тийм дараагийн сэдвүүд. За хэдэн ил нэмэх вэ? Энэ гэхдээ яг ердөөсөө сайн хэрэглээд чадвал тэгээд анхны одоо нэг шатны хүн байвал сайн нэмнэ шүү дээ ердөөсөө. Гэхдээ яг өөрөөсөө шалтгаална. Яг ингэ тодорхой хэмжээ байхгүй. Өндөр том биетэй хүн тестостерон давар багтаа энийг уугаад бэлтгэлээ сайн хийгээд хоолны дэглэм барьвал 5 6 кг нэмж магадгүй. Ямар турч мэдгүй. Ямар ч лсэн дааврын системээ шалуулаад үзээд багассан байна уу, ихсэн байна уу гэдэг үзэж байгаа хэрэглэх хэсгээ шийдэх. Харин яг наадгаа зөвлөж би ингээд залуучууд ингээд ирээд энэ тестостерон бустер авах гэдэг байхгүй. Би тэгээд бас дандаа асуудаг юм болол за өөрийнх нь даавраа нэг шинжилчихтэй өглөө босоод нэг тэгтээ хүнс тэгдэг юм байлаа. Яг л за энэ ч 90 мянга гэхэр чин шилгээ нь бол бараг 100 гэдэг юм байна байхгүй. Тэгэхээр тамаглал миний даавар буурсан байна гэж бодоод тэр чинь өөр юмдээ биж хамаартай юм. Пролактин буурсан гэж магадгүй тийм пролактиноос буухаар нийлээ ингээд ядарсан байна. Эсвэл нөгөө кортизол гормон читерхийг ялгараад хүний бие яахаа антагонист л тийм одоо кортизол өндөр авах тусам тестостерон давар чинь буурдаг шүү дээ тийм угаас антагонист болохоор тэгтээ бас олон шалтгаан шүү дээ тийм яагаад ядараад байна яагаад секс үсэхгүй байна хоолны дэглэмээс үе шалтгаалж магадгүй эсвэл хэтэрхий ачаалтай бэлтгэл хийж магадгүй өөрийнхөө амраахгүй байж магадгүй тийм эсвэл витамин дуталтай байж магадгүй янз бүрийн олон шалтгаантай болохоор манай залуучууд ингээд одоо сексийг үсэхгүй байж магадгүй. Би ч гэсэн одоо би чамд үнгээ хэлвэл би ингээд шудраг хэлдэг болохоор би юм хэрэглэн шүү дээ. Ойлгомж тодорхой хэмжээнд би хэрэглэдэг. Тэрийг нуудгүй. Гэхдээ би хэрэглэдэг ч гэсэн амар сайн байх хэрэгтэй гэж тохиолж байгаа. Миний тестостерон ч 500 600-аас их хуваар илүү байна шүү дээ. Гэхдээ би яг ингээд одоо энэ хоёр салбараа ингээд одоо ингээд босгохгүй явахаар би тэр ажил дээр ч гэсэн амар яачдаг. Буурчдаг. Нэлээ үнэхээр буурдаг. Би хаяа өсдөг. Зүгээр ингээд гэрлээ орол нам удмаар санагдав. Тийм би бодит юм хэлж байгаа тийм байдیں۔ За төгсгөлд нь хамгийн алдарт спортын нэмэлт ажил креатин үлдэж байна. За креатины талаар хоёлаа. Креатин ч ерөөсөө үзэгчтэй бас нэг богинохон тайлбар өгч. Креатин бол өөрөө идэхгүй хөлбөр нь бүний бие организмд оруулахлаар креатин фосфат болдог. За тэгээд булчингийн эдэд очиод актин миозин дээр очиод ATF-ийг бий болгоход одоо оролцдог. Одоо креатин фосфат задрангуут ATF бий болоод нөгөө актин миозин гэдэг нэг гулсдаг юм байдаг шүү дээ. Тэр чин гулсаад тэгээд нэг бол булчин сулран нэг бол чангарж яана гэсэн үг. Тэгэхээр креатин бол яалтчгүй одоо хүний бие организмд байхгүй бол булчин бүр ерөөсөө огт ажиллахгүй гэсэн үг тийм.
Тэгээ хүний бие өөрөө бас ялгардаг гэсэн тийм бас тодорхой. Тэгээ хүний бие организм бас өөрөө одоо бий болгож идэг. Синтез хийж идэг. За ер нь хаана байдаг вүлээ креатин чинь? Одоо хоол хүнснээс авах маханд л ихэд улаан өнгөтэй маханд байдаг тийм. Нөгөө ургамалт бол байдаг баха. Байдаг үл. Улаан өнгөтэй маханд их байдаг. Тэгээд нэг ойролцоогоор 2-4 грамм 1 кг шүү дээ. 1 кг маханд. За 400 грамм нэг 2-4 мөр. Тийм. Тэгэхээр өдөрт нэг тэгэхээр хүн болохоор өдөр болгон алдахтаа нэг 2 грамм. Тий 2 грамм л алдаж байна. Тэгээд гадаас алдчихж байгаа. Тэгэхээр гадаас заавал нөгөө мах хийж сав тий. Мах гэхдээ өдөрт чинь тийм их хэмжээний хийж мах хийж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Эрүүл хоолтой хүн ердөөсөө за чи өдөрт нэг 80 кг та залуу чи за 160 г мах уургаж авахд бол чинь бараг нэлээ их мах идэх гэж байгаа тийм. Тэгээд чинь бас зөвхөн махыг тооцохгүй шүү дээ. Өндөр гэсэн янз бүрийн тийм бүтээгдэхүүн толж байгаа л өөрөө нэг хэмжээ гаргаж шүү дээ. За креатин бол хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн. Хамгийн их судалгаатай спортын нэмэлт жил байгаа. Ямар ч нэг энийг болохоор уугаад би өөрөөс асуух гэдэг л. Яг тодорхой хэдэн хувийн үр дүнгийн нэмэгдэл гарах вэ? Одоо би жишээлх юм бол нэг 100-аар шахдаг хүн байлаа гэж бодъё тий. Эвтэй шахлаа гэж бодъё. Тэгэнгუთ одоо креатин хүн бол хэдээр шахдаг бол 10% ч юм янз янзаар шалтгаална л да. Тэгтэл 10% 100-ээс бол 110-аар шахнаа. 110-аас шахч юм болно тий. Дээрнээс нэг амар нэг тийм вау гэл нэг тийм эффект үзүүлэхгүй л тий. Нэг 10%-аас нэг 20% ч хийж магадгүй. Гэхдээ хэр удаан цикл одоо градусын цикл гэж үзэн шүү дээ тий. Хэр удаа хийрсэн. Тэгээд ямар би тэр үед маасны дэглэмтэй байсан жинэ нэмжсэн бас тэрнээс олон бас нэг шалтгаан дээ шүү дээ тий. Асалт калорид бол ойлгомжтой өгөөч нэмэхгүй байлгүй тий. Магадлалтай өндөр бол жинэ нэмээд булчингийн маасаа яг building mass хийж байгаа үед ердөөсөө уул маш сайн байдیں۔ Тэгээд хүч нэмэх бол за 100 кг шахаж исэн 110 шахаж болно тий. 115 ч 20 хийж болно. Хүнээс шалтгаална. Тэгтэл нэг 10-аас 20% гэл хэлчих би. Тэрнээс шиг бүр амар үр дүн гарахгүй байх гэж бодож байна. Тэгээд бас нэг юм хэлээ амар нэг сонирхолтой зүйл тэмцээний үе нөгөө тамирчин креатин ухаа болоод байдаг нөгөө дотор усыг аирстор усыг их базаад байдаг. Тэр бол ямар ч юм юугүй шинжилгээний ухаанаар ямар ч нэг юугүй одоо яаж хэлэх вэ гэж яагаад гэдэг вэ хүний бие чинь хуваарь бол усны арьсны булчингийн ингээл одоо ингээд усаа хасахаар арьсан зөвхөн усаа гож үлдэн хүний бие бүтэн бие организмд л усаа гож үлдэн булчингийн усын аристорсээс усыг хамт гож үлдээ. Тэгэхээр креатин уухаар арьсан дор ус чинь гожихгүй. Ердөөсөө бүх биений л ус гождөг. Тийм байсан бол тэ булчингийн усаа хадгалаад юугээ арьсан дор байгаа усаа хасаад байсан бол гоё л доо. Гэхдээ тийм байхгүй. За креатин бол ус татдаг гэж хэллээ тийм. За тэгээд бөөрөнд их муу гэж яриад байдаг манайх. Тийм харин яриад байдаг. Манайхан ч ихэлтгүй ер нь дэлхийд яриад гэж ярьдаг. За энэ талаар юу гэж бодож байна? Ердөөсөө бөөрийг бол тийм бөөрийн дуталтай хүн өөрөө нэг санаас асуудалтай байвал болно л дээ. Гэхдээ эрүүл хүн креатин уугаар ямар ч юм удаан хугацаар ч уусан ч 5-аас 10 г уулна чи ердөөсөө яг стандарт юу шүү дээ. Та их мэдгүй их хэмжээгээр угаад байвал яаж ч магадгүй тийм би мэдгүй тэрнээс хойш би креатин ууж байгаа хэмжээгээр ихлээр 30-40 г өдөрт ууж бодъё л дээ. Чи уулын судалгаагаар болохоор 5-аас 30 грамыг 5 жилийн турш тасралтгүй уухад эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гарахгүй байна гэдэг судалгаа бас байгаад байна. Тэгэхээр чин 30 грамыг бас уудаг хүн байхгүй яаж наа чи ердөөс үнэтэй болсон л 5 грамм өстэй тийм креатины дэлхийд бас нэлээд үнэтэй болсон бод шүү. Одоо ердөөсөө би анханд авч явах нэлээд гайгүй үнээр авдаг гэсэн чи одоо корона үеэс бол баг үн нь бол 300-400 өссөн байгаа шүү. Тэгэхээр амар одоо креатин Европны хүсэг тасарсан байсан шүү дээ. Тэгээд одоо сүүлийн 2-3 жил гайгүй байгаа. Тэгтээ үн амар өссөн байгаа. Тэгэд чи андарсан уу креатин бэлтгэлийн өмнө хүмүүс их удаг цоц төлөгч ч гэсэн найрлал хүн дээр креатин их орсон байдаг шүү дээ. Тийм дандаа тэр креатины альмийн хүчил гэл янз бүрийн хөлбөрөд байна шүү дээ. Тэрний ердөөсөө цоц төлөгчийн өмнө орсон байдаг. Уух хэмжээгээд бол яг ердөөсөө бас шинжилгээнээр би чамдаас тэ хэллээ сонссон уншсан. Ердөөсөө хүн өдрийн 24 турш одоо өглөө дандаа 5-аас 10 г уудаг бол тэрийг дандаа өглөө ууж. Заавал бэлтгэхийн өмнө шаардлагагүй. Дандаа нэг тогтвол нэг цагаар ууж явах хэрэгтэй. Тэгвэл үр дүн ердөөсөө гарна. Заавал ингээд би өмнө бас дандаа бэлтгэлийн өмнө креатин уугаал тэгээ амралтын өдөр дандаа өглөө нэг уугаал тэгдэг байсан. Одоо зүгээр өглөө босохоор уурга би дандаа өглөө хамгийн ихэндээ босоод өвөө уурга
креатинтэй сүү муустаа наруулаа шууд уучдаг. Тэгээд дандаа л өглөөд гэж боддог. Гэтэ одоо нэг юу байхгүй. Одоо нэг би тийм бэлтгэл мэл амар хийх боломж. Жохон нэг тийм тайван байж байгаа. Тийм. Гэтэ яг одоо тэмцээний бэлтгэл ч юм уу одоо эсвэл гой нэмгэрэлт юм эсвэл жохон level up хиймээр бол юутайсан өдөр болгон сууд нэг 10 г авчт юм. За энэ дээр жоохон нэмээд нэг юм байна л. Ер нь уунгууд эхний 7 хоногт нэлээд хэмжээний ус татдаг. За ус татангууд мэдээж нөгөө шин тийм үү. Тэнгуй шин шүн осоо шин. Тэгээд хэрвээ ив ирүүлхэн байх юм бол бөөр нь одоо татаад өвдөд байх тийм асуудал гарахгүй. Тэгж шийдэж байгаа сүулдээ тэр ус таталт нь гайгүй болоод ингэ явчихна. Тэгж шээлгээд байгаа асуудал бол ус таталтын асуудал болохоос ш бөөрийг очиж гэмтээгээд байгаа асуудал байхгүй гэдгийг л сайн ойлгуулж хэлмээр. Усаа их байгаад тусам угаасаа. Харин тэгээд бас ус татчаад тэгээд бөөрийн өрөвслөн байх юм бол мэдээж бөөрийн ачаал нэмэгдээд шээсээ гадагшлуулах гэдэг юм чинь бөөр бол өвдөх нь бол тодорхой хэмжээгээр ойлгомжтой. Магадлал өндөр байгаа л гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр спортын нэмэлт хичээлүүдийг мөн биологийн идэвх бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол заавал юм хэд бас эрүүл мэндээ шалгаад үзчихэд илүүдэхгүй. Тийм. Тэгээд надлуу хаяа ингээд хүмүүс чинь олон хүн төрлийн юм шүү дээ. Одоо глютен харшилтаа, нэг юм харшилтаа. Тэгээд одоо спортын нэмэлт бүтээгдэхүүн чи ердөөсөө ямар ч эрүүл мэндээр хороогүй, ямар ч нөгөө эрүүл хүнэл зорилтсон гэж бүтээгдэхүүн үздэг байхгүй. Тэр хүн хаяа одоо манай маасны ураг ч юм уу, вэй ураг уухаар олон нийтээрээ за 100 200 хүнд нэг нь өвтчихээр танаа бүтээгдэхүүн хуцаа дууссан босч гэх юм. Би тэгээд харъя да гэл тэгэл нөгөө доор нөгөө хуцаанд ингээл бүх юм ингээл биш үү те. Хуцаанд дуусаагүй бүтээгдэхүүн. Тэр хүнд уухаар чицгаалтаад байна. Эсвэл нэг юм хотод хямраад байна. Тэр нь юутай холбоотой гэвэл наад хүн өөрөө нэг байсаас хашилтаа. Яа гэвэл хэдэн зуун хүний одоо дэлхийн 2 хүн 1 хүн чинь глютен одоо харшилтаагаад тий. Тэгэхээр бид нэр бүгдээр далхаа идэх хаад нэг хүн идчихээр далхаа идэхээр би нь хүлээж авч чадахгүй байдаг шүү дээ. Тэрнээс хойш манай бүтээгдэхүүн муу биш. Наад хүний биоритм дээр л юм тохиолдсон байна. Тэгэхээр би спортын нэмэлт хичээл янз бүрийн хэрэглэмээр байвал ердөөсөө шинжилгээ өгөөд өөрийгөө тодорхойлуулад ямар ч юмнаас дутагдaltaй юм ууск бол хажилтай нүд мэдж байгаа. Тэгээд дараад нь юм авмаар байвал тэрэн дээрээс анхаарч ард нь бүх бүтээгтнүүд нь ард нь өөрийнх нь факт нутришн агаад тэрэн дээр нь ямар ч нэг найрлаганд харилцаа байна уу гэж хараад за минь хажилтай найрлага байвал би уухгүй гэл тэгэл ямар ч асуудал үүсэхгүй. Ер нь яг ямар хүнд хэрүүлэл зүгээр гэж бодож байна. Тэгээ спортоор хичээлдэг хэрүүл ямар ч нэг тийм асуудалгүй. Тэгээ тэгвэл зүгээр. Одоо ингээд ямар тохиолдолд ямар одоо зорилгоор энийг авч явах гэдэг шүү дээ. Би сонирхоод байна. Ердөөсөө ийм стагнац гэж чинь одоо яг юм стагнац гэхээр монголчууд ойлгох юм байна. Хүн ингээд нэг левел дээр ингээд гацсан байна шүү дээ. Жохон левел ап хүчээр нэмээд тий. Ойлгомжтой тийм цогцсон байгаа үед гацаад хүнийг жохон левел ап хийх гэж тийм 100 кг-та 100 кг шахдаг хүн 110 кг шахаж эхлүүл тий. Ойлгомжтой нөгөө ачаал авж байгаа угаасаа жин том болно. Тэгэхээр хайпертрофинд орно тийм. Тэгэхээр ойлгомжтой жоохон болчингаал ургуулна гэсэн үг шүү дээ. Хайпертрофи чинь одоо ачаалаа бэлтгэл эхэлтгээс яг нэг гацчихаар левел авч чадах бол ойлгомжтой 110 шахал хайпертрофинд одоо бид нэр гаднаас өдөлт үгүй шүү дээ. Тэгэхээр болчин ургуул гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүх юм хамаартай. Хоолны дэглэм хамаартай, амралт хамаартай тийм. Гацаад байгаа ганц ингээл креатин угаал илүү эрчтэй, илүү хүчтэй хийх боломж л олгож байгаа бүтээгдэхүүн. Түүнээс бол яг цэвэр өөрөө булчин маас нэг юу ч өөрөөсөө ус татангууд тэр ус хэдэн килограмм ус нь бол бас яг цэвэр булчин маас биш ээ. Ус байгаа шүү. За ингээд үзэгчтэй тайл. Тэрийг тайлбар тий харин манайх чинь бас нөгөө хитрхи юмдээ найдаад байдیں۔ Тэгээ юм уучаалтыг заавал тэр уусан юм өөрт нь өөрөөсөө өмнөөс бүх юм хийж ин гэж боддог тийм байхгүй ш залуусаа. Ердөөсөө энэ нэмэлт бүтээгдэхүүн бүх юм хамаартай. Зөв амралт, хоолны дэглэм те бэлтгэл зөв систем. Тэгэл стресс бага ивэл ердөөсөө мас. Тэгж явал хүний бие амар сайн урган тэрнээс хойш нэгэн дутагдаад байвал ойлгомжтой те бас хэвчээ шүү дээ. Сайн бэлтгэл хийдэг, сайн амардаг гэсэн хоолоо буруу идээд байвал те бас хэцүү. Тэгэхээр чи бүх юм сайн анхааралтай төвлөрж олон юм бодохгүйгээр стресстгүйгээр тий тайван гоё ивэл тогтмол ивэл тэгэл бэлтгэлээ тэгээд сайн бүх юмд ухаантай л хийж ивэл амжилт гарна. Тэрнээс хойш өөрөө залуучууд эхлээд байгаа яг хуу буруу биш л дээ. Гэхдээ одооны үед амар олон мэдлэгтэй олон жил одоо Монгол бодибилдингийн спорт ингээд байгаа тий. Тэгэхээр мэдлэгтэй хүнтэй ихэндээ уулзаад
зөвлөгөө авал бид нэр тойрохгүй ингэж зам чи ингээл ийшээ тийшээ бол тойрол буцаал ингэж хийсгээс нэг дэвшин зам гараад ирвэл амар хурдан амжилтанд хүрнэ гэж боддیں۔ Чи өөрөө харахгүй юу? Дэлхийн мистерүүд бүгдээр л багштай эцтэй. Том болчинтой хүн болохоор хамгийн сайн мэдлэгтэй гэж биш үү те. Манайх ч бас тэгж бодсон юм л том болчинтой те. Залуу бол энэ бүх юм мэднэ гэж үгүй шүү дээ. Тэрнээс биш болчингуу ч гэсэн зүгээр ах өмнө тодорхой юм хийдэг. Гэхдээ өөрөө илүү тийм тренер талбай те чиглэсэн хүмүүс байж шүү дээ бас байгаа. Гэхдээ ах тодорхой хэмжээ багш бас те бас би хүн чам дэлж шүү дээ. Ямар багш юм бит хоёрыг харьцуулбал те нэг нь би гоё нүүд нь жоохон ингээл хүний тарих нь угаасаа сигнал л шүү дээ. Илүү биеийн хүн л ингэж багш нараас гоё левел бидэг л бас тэгэж одоо сүүлд ингээд анхаарал өгдөө. Манай би фитнесүүдээр гоё бидэл багш би хаяад байт. Тийм. Тэгээд за нөгөө дараг сайдлаа одоо яриад байх. Дараагийн эсвэл хоёлоо дараагийн сэдвэр хоёлоо эсвэл энэ дарк спорт гэх үү? Тийм, дарк спорт юу ярьж хүмүүс нөгөө анхны цайглан дээр яахаа мэдвэн. Би нэрээ ийм байгаа. Амар олон цааш анхны цайглан дээр амар хүчтэй юм гэрлээд байгаа. За тэрийг бол магадгүй дараагийн үслэгэрий. Тийм. Эсвэл энийг одоо зогсоож жагаад одоо дараагийн дугаараар оруулж дараагийн дугаараар. За энэ дөрөд манай бичлэг маань өндөрлж байна. За очиход одоо хилэн далангуу тий нууж хаалгүй худлаа үний ярилгүй тий. Тэгээ би үнэгээл хэлээ тий хамгийн шудраг зам. Балер муухай рекламтай гарууд байна шүү дээ. Шууд 5 ил нэвэн 10 ил хасна 300 400 хөө илүү ингэн тэгэлгүүл одоо яг л бодиттойгоор нь л ерөөхдөө ярьлаа гэж бодлоо тий. Манай үзэгчд бас үнэлэх байлгүй. Тэгээд бас харуулах юм бэл танаас угаасаа нэг юм тийм шууд 300 400 хөө юм ийм ингээд амлаад манай бүтээгдэхүүн хамгийн сайн гэдэг ойлгомжтой энэ хүнс дарж байгаа. Тэр өөрийнхөө бүтээгдэхүүн хамгийн сайн рекламдах хэрэгтэй. Ердөөсөө хүний хуурахад амархан. Гэхдээ удаан хугацаанд биш. Удаан хугацаа хийж үлдчихнэ. Эхний авалт аваад уугаал үзнэ. Ийм байж тээ тий. Тэгэл дараад нь ойлгоно хүн чи яг жинхэнэ биш юм. Тэгэл муухай мэдрэмж төрөж та. Мэдээж муухай төрнө. 10 ил нэмнгээл бодоод авсан чинь нөгөөт нь нэг илч нэмэхгүй харж муухай санагдав. Тэр хүнд муухай идэх байхгүй. Тэгэхээр ердөөсөө анханасаа шудраг ярьж ивэл илүүсэ. Тэгэл би ингээ бодоод байгаа өөрөө нэг амар магтмаар хүн те. Гэхдээ би одоо 5 дахь салбараа найж байна. Ингээл уурхаа зараад л хүмүүс надад итгэл яагаад би дандаа л шудраг анханасаа л нэг худлаа тайлан бла бла гэж ярьдаг шүү дээ. Өөрөө яг бод дээр л ярьдаг. Тийм болохоор тэр миний өөрөө нэг амар дуртай одоо хүнээс амар дуртай чанар зам байж магадгүй. Гэхдээ бас дургүй бас хэтэрхийн хүмүүсийг бас яг үнгээр ялахаараас манайх яадаг лээ. Үнгээр яхад л хэрэглэдэг гэдэг тий. За тэгээс баярлалаа. Өшөөнийг юм манайхан лайктар шеэрэгээр лэмжиж өгөөрэй. Та нарт бол ердөөсөө жижигэн зүйл бит хоёрт бол амар том дэмжлэг байгаа тий. Тэгэхээр та нар ийм олон подкастууд ийм гоё олон мэдээлэлтэй бичлэг үзмээр байвал ердөөсөө лайк шеэр дараад эсвэл комент эсвэл ямар ч комент бичиж болно. Гүйлгнүүдээ юу ч хийж болно. Марс алгоритмд хараал тий. За ингээд өндөрлөхгүй. За